Дэлхийн зарим эрдэмтэн судлаачид коронавирусыг цэвэрлэх байгууламжаас илрүүлсэн. Мөн Хятадын эрдэмтэд коронавирусыг ялагдсанд удаан хоригдталтай болохыг тогтоогод байна. Тухайлбал 73 хүний өтгнөөс дээж авахд 39 нь коронавирустай гарчээ. Тиймээс дэлхийн бусад улс оронд хүний ялагдсанаас коронавирус илэрч байгаа энэ үед модон жолон гудамж талбайд ариутгал халдваргүй зүйлтийг хийх зүйтэй гэж албаны хүн хэлж байна. Ялангуяа дулааны улирал эхэлсэн энэ үед гэр ороолын айл өрхийн модон жолон гудамж талбайраа асгасан муу ус хайлж халдвар төвчин тарах эрсдлийг дагуулдаг. Тиймээс нийслэл хотын хүсний нийт талбайн 70% нь бохирдолтой байдаг байна. Нийтийн цэвэрлэх байгууламжаас бол коронавирус илрүүлсэн байгаа. Энэ бол одоо бас нэлээд аюултай. Ерөнхийдөө бас өтгөн мөрийн замаар одоо халдвар дамжиж байна гэдгийг бол баталгаажуулж байгаа. Халдваргүйтэл цэвэрлэгээ аюутгалын асуудлыг бол оруулсан. За энийг бол улс даяар одоо 4 сарын 5 хүртэл нийт одоо энэ халдваргүйтэл ариутгалын асуудлыг бол хийж байгаа. Нийслэлийн онцгой комиссийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын зоригчийн ажлын алба нийслэлийн онцгой байдлын газартай хамтран Галуунтрах ангийн тусгай зориултын машин техникээр ариутгал халдваргүйлтийг энэ амралтын өдрүүдэд хийхээр болсон байна. Ингээдтэй онцгой байдлын газраас гаргасан тусгай зориултын машинуудаар бэм гарагт 96.2 км, нэм гарагт 62.6 км буюу нийт 158.8 км гудамж талбайд халдваргүйтэл хийх юм байна. Хөрс бол одоо маш их бохирдолтой. Манай орны ялангуяа нийслэл хотын одоо айлуудын энэ улмаа одоо ил задгаа жорлонгийн улмаас бол ерөнхийдөө манай улсын одоо нийслэл хотын хөрсний одоо нийт халбай 60-70% нь бол бохирдолтой байгаа. Үүнээс үзвэл коронавирус бохироод дамжих нь тодорхой болж байна. Мөн өгсөн хүнээс COVID-19 илэрсэн тохиолдож байгаа юм. Тиймээс дэлхийд даяар тархаад байгаа энэ үед иргэд өөрсдөө халдвар төвчнөөс сэргийлэхийн тулд гарын ариун цэвэр хашааны цэвэрлэгийг сайлж хийхийг санууллаа.